Бясалгал гэдгийг болохоор би өөрийнхөө хувьд ойлгохдоо бол бүх эдис энэ хүн гэдэг чанараа байгальтайгаа холбож тэгээд өөрийгөө олж авах гэгэрэл төрөх төр замын хамгийн ихний алхам гэж ойлгодог шүү дээ. Бясалгал гэдэг бүр одоо миний ойлгосоор бол бүр дэлгэрүүлж юмыг одоо тогтоон залбирах гэж ойлгодог. Өөртөө өөрийнхөө боён тогтоох. Бусдыг одоо яг дан өөрийгөө ч боддог асуудал шүү. Тэнийг л бясалгал бол гэсэн. Тийм бясалгал олон янз байна. Зүгээр одоо буддийн бясалгал бусад одоо шашныхч байна. Зүгээр ингийн сайхан одоо орчин үед боловсруулаад байгаа янз бүрийн бясалгалууд байна. Зорилго чиглэлүүд нь ондоо байна. Залуу байхын төлөө ч гэдэг юм, өвчнгүй байхын төлөө ч гэдэг юм. Тэгээ буддийн бясалгал бол одоо сайн зүйлийг төлөвшүүлэх, тогтоох, сэтгэл дээр гэгэрэл авчрах. Тэгж одоо сэтгэлийн дээр байгаа тэр муу хэрнүүдийг угааж арчиж тэрнийг ахиж сэрхэхгүй болтол нь одоо боддог. Тэгтээ бясалгалыг их сүртэйгээр нэг тусгай юм гэж бодож харахгүй. Тэгээ дадуулах гэсэн шиг л үг шүү дээ. Амьдралын хөвшилд байгаа муу мухай зүйлийг арилгаа, сайн зүйлийг одоо хөвшүүлж өгч байгаа. Яг гэх юм бол тэр сайхан зүйл сэтгэлийг ариусгадаг одоо бусдыг хайрлан нэгүүлсдэгч байт юм уу. Тэгээд сайн сайхан зүйл дараагийн амьдралын тухай ч байт юм уу. Хөлийн тэр үед одоо сэргэж босчир дараагийн амьдралаа зохицуулах ч байт юм уу. Тийм юмнуудыг энэ насанд нь бүр гарцаагүйгээр хөвшүүлж өгч байгаа. Бясалгалыг бол би харин энэ 20 дугаар зууны төгсгөл энэ 21 дугаар зууны хамгийн гол одоо өөрийгөө танин мэдэх энэ ертөнцийг танин мэдэх айгүй хүчрхэг хэрэгсэл гэж ойлгоод байгаа шүү дээ. Одоо энэ бясалгал гэдгийн ач холбогдол нь бол цаашдаа улам нэмэгдэнэ гэж ойлгоод байгаа. Шинжлэх ухаан хөгжихээр техникийн ололт одоо улам их нэмэгдэхээр тэр бясалгал гэдэг юмны чинь ач холбогдол бол асар их өсөх ёстой. Тэгээ тэр бясалгалын арга техникийг эзэмшиж авна гэдэг бол ер нь бол өөрийгөө хөндлөдөг хүн болгонд л байх ёстой асуудал. Ялангуяа өөрсдөө сэхэдэн гэж үзэж байгаа хүмүүс бол тэр бясалгалын техникийг бол одоо ер нь сайн эзэмших ёстой. Ер нь хүн чинь өөрийгөө хэр мэддгүү гэдэг асуулт байдаг байхгүй. Би зүгээр хүмүүс зүгээр энэ нэвтрүүлэг үзчихвэл та өөрөөсөө яг одоо ингээд би өөрийгөө хэрхэн мэдэх вүлээ гэж бодох хэрэгтэй. Хамгийн түрүүнд ингээд өөрийнхөө бие эрхтэн доторх одоо бодисын солилцоо гэдээсээ миний хин юу нь хаана гэж байгаа л хэр мэдэж гэнэ гэдэг тухай бодохгүй. Тэгэл ингээд өөрийгөө хүмүүс мэддгүү дандаа бусдыг мэдэх гээд идэг. Бусдыг шүмжлэх гээд идэг. Бусдын тухай дүгнэлт цэгнэлтийгээд бусдын зорилго морлыг тодорхойлоод их мундаг шүү дээ манай. Өөрийнхөө ерөөсө таньж мэдэхгүй. Би юунд дуртай вүлээ гэдгийг ч бараг заримдаа мартсан. Би юуг үнэт зүйлээ гэж боддог вүлээ. Би юуг шүтэх ёстой вүлээ гэдгийг ч одоо ингээ орхицсан юу. Тэгэхээр өөрийгөө ерөөсө таньж мэдэхгүй гэдэг бол том асуудал шүү дээ. Тэгээ энийг эргцүүлэн бодох. Тэр таньж мэдэж олсон зүйлээ одоо боловсруулж өөрийнхөө оюун ухаанаар гаргаад дахиж мэдлэг гэдэг гэж би ойлгоод байгаа шүү. Тэгээ тэрэн дээрээ суурилж өөрийнхөө бодол үзлийг бий болгох. Тэгээ нөгөө хувь хүн болох төлөвших гэдэг чинь энэ бясалгалын бас гол утга учир яваад байна. Бясалгалыг ямар ч одоо хүн болов өөрийнхөө хэмжээнд өдөр тутам болвол хийх нь бол маш их чухал. Гэхдээ сэтгэлийг ариусгаж, сэтгэлээ номогдох бясалгалыг бол маш чухлаар одоо авч үзэх нь бол их хэрэгтэй байдаг. За бясалгалыг бол өдөр тутам тогтмол хийгээд сурчих юм бол өөрийн биеийн болоод сэтгэлийн амар амгаланг одоо олох маш чухал номын үйл байдаг. Тэгэхээр энэ олон бясалгалууд дотроос бол энэ бурхан багшийн тэр тусмаа экологийн чиглэлд айлтсан энэ бясалгалуудыг судалж бясалгал хийх нь бол маш их анисхтэй. Нөгөө нэг талаараа бол их мэдлэг рүү хүргэж өгдөг ийм чухал бясалгалууд байгаа. Гэхдээ бясалгалыг хийж явахдаа бол бас болцоогоор бол дээдийн ном, тарин номыг бол бясалгаж явах нь бол маш их чухал. Би ч гэсэн дуу зохиохтой бясалгадаг. Би дотроо би тэрийг дүр төрхийг хардаг. За энэ дууны энэ хэсгийг хүмүүс орилоод ингэж дуулаасаа энэ мөрн ингэж хүмүүст амьдрал хайрлсан, ухаарал хайрлсан тэр гоё мэдрэмжийг өгөөсэй гэж би бодож байна. Тэгэхээр тэр торхон агшингл бид нар мэдрэх хэрэгтэй. Бясалгал гэж энэ ертөнцийн хамгийн сайхан зүйлүүдийн нэг гэж би боддог. Тэр дотроо бол зүгээр хүчээр бясалгах биш. Надад бол тэр одоо зингийн бясалгал их ойр байдаг.
одоо агшин зуурын сэрж мэдрэхгүй жинхэнэ гэгэрэл төрж байгаа юм шиг надад санагдав. Бяцлал гэдэг бол дотгошоо өөрийгөө өнгөхийг хэлээд байгаа юм болов уу гэж би ингэж ойлгож байгаа шүү дээ. Хүн өөрөө байгалийн амьтан. Хүн өөрөө байгалийн амьтан учраас хүн бусад байгалийн эд зүйлстэй их ижил төстэй тэгээ хэдэн хувийн ус байдаг гэлээ хэдэн хувийн юу байдаг гэлээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ тарих гэдэг бол ганцхан хүнд байдаг энэ зүйл бурхнаасаа яасан биелэг гэж ингэж бодох юм бол энэ сүнслэг энэ байдал нь өөрөө чамайг тээгч нь бие ариг нийцсэн дотоод сэтгэлийн тэр энерги чинэрэг тэр болгон руу хандаж тэр болгоныгаа эргэж таньж мэдэх тэр болгон руугаа одоо юу гэдгийг арай жоохон тийм хүний дээд түвшний ухамсарт үйл ажиллагаа юм болов гэж ингэж ойлгодог шүү дээ. Ер нь өнгөрсөн зууны бидний оюун сэтгэлийг хөтлж байсан нэг зүйл бол хүн нэг л удаа амьдрдаг гэсэн л ийм л ойлголттой байсан л та. Ер нь аймаг ээж юм бол яг явж алга болдог зүйл биш юм шиг байна. Алга болдог зүйл биш юм шиг байна. Байдаг гэдэм шиг байна. Тийм учраас энэ амийг тайван байлгах, уртсахын тулд тэр асуудлуудаас түр амиан амрааж байх хэрэгтэй юм байна. Хөндийлж байх хэрэгтэй юм байна. Цаг хугацаа, орон зай, бодит байдлаас өөрийг түр хугацаагаар ангижруулах тэр мөчлөгүүд бол бяцлагтай холбоотой гэж ойлгож байна. Хэдий ч нэ тэр бяцлаглыг хүчтэй өөртөө тэр орон зай цаг хугацаа бодит байдлаас салгаж чадна уу? Төдий ч нэ чиний ам тайван бөгөөд уртсах шалтгаан муу юм байна л гэж ингэж ухаарах хэрэгтэй юм шиг байна.